Тэгэхээр манай зохиолчдын юунд урт өдөр гэж гүрсэд гэдэг зохиолчийн урт өдөр гэдэг өгүүлэлт Нягтлан бодогч гэдэг хүн бол айл гэрийн эзэгтэй юм. Сайн эзэгтэй тэр айлыг яаж авч явдаг вэ? Сайн нягтлан бодохтой газрын ажил бол иймэрхүү байд юм гэсэн утгаар нягтлан бодохын ажлыг үнэлсэн байд юм л да. Тэгэхээр ерөөсөө сайн нягтлан бодох гэдэг нь тэр байгууллагын өнгө үзэмж сан хөмрөг нь яаж ариужиж ашиг орлого нь ямар байна вэ гэдгийг л нягтлан бодохын хөдөлмөртэй л холбож өгсөөр харахгүй. Өр зээл багтай юм уу? Огт өр зээлгүй гэж хэлж болохгүй. Өр зээл бол амьдрал заавал гарна. Ганцхан төлөх чадвартай байдаг байхгүй. Тэгэхээр төлөх чадвартай өр зээлтэй, ашиг орлого сайтай, баланс тайлан цэгцтэй бодлоонгүй ийм газрын ажил бол ийм байна. Тэр л сайн нягтлан. Тэгэхээр бүх хүн нягтлан бодох байхгүй. Хувь хуваараа аж ахуй эрхлээ сайхан амьдарч байна гэдэг чинь нэг талдаа тэр хүний бизнес сэтгэлгээ, бизнес үйл ажиллагаа, нөгөө талд нягтлан бодохын ажил сайн байна. Тэр хүн нарийн тооцоотой байна, нарийн мэдрэмжтэй байна, нарийн төлөвлөлтөй гүйлгэн ухаантай байна. Шатарч нар юм бол. Энэ л шүүд. Нягтлан бодох юм л байх хэрэгтэй. Тэрнээс диплом үнэмлэх нь биш. Үнэмлэхгүй сайн нягтлан байна шүү дээ. Тэр чинь одоо сайн бизнес. Дэлхийн сайтын гэж ярьдаг тийм үү? Тэр үнэт. Энэ дотор ч дээсээ төгсөв хүн байна шүү дээ. Тэг дэлхийд дахин тэр үнэт байна гэдэг чинь толгой сайн ажилласан, сайн тооцоотой байна. Сайн төлөвлөдөг, сайн бизнесмен байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нягтлан бодох хүн ийм л байх шүү дээ. Дипломондоо биш, ухаандаа.